За энэ удаа би та нартай алдарт One Punch Man, Death Note, Hunter x Hunter зэрэг анимуудаараа алдартай Madhouse студийн бас нэгэн гоё бүтээл болох Үхлийн парад гэх анимыг ярьж өгөхөөр бэлдсэн билээ. Тэгэхдээ манайхан донд subscribe дараагүй үзэж байгаа хүмүүс бас арай л олон юм аа. Хэдүүлээ энэ тоог ядаж нэг 50% рүү дөхүүлж шүү заяа. Бас нэрэ царайгаа харуул энтер гэд комент өчөд байгаа хүмүүс өөрсдөө миний IG руу ороод харчихгүй юу дөө. Би комментэн дээр линкийг тавьчих, окей? За тэгээд сабад арсан бол бичлэг рүүгээ оръё доо. Нэгэн эхнэр нөхөр хоёр ямар яачин газар ирснээ ч мэдэхгүй. Тэр бүхэл яаж яваад ирснээ ч бас сандгүй. Уг нь дөнгөж хормоо ичээд бал сарын аяллаар явж байгаад нэг мэдсэн чинь л энэ түрээд ирсэн гин. Харин эндхийн баримаа нөхөр манай хоёрт учир утгагүй хідэн дүрм танилцуулж өгдөг. Тэгэхээр нэгдүгээрт энэ газрыг хаанах гэдгийг хэлж болохгүй. Хоёрдугаарт энэ хоёроор тоглоом тоглоулна. Гуравдугаарт гэвэл ямар тоглоом тоглохоор үлээдэр шийднэ. Харин дөрөвдүгээрт нь тоглоомонд амь насаараа бооцоо тавьж тоглоно. Гэт хэлсэн чинь манай хоёр энэ залууг солиотой юм байна гэж бодоод бошуухан шиг л эндээс гарах гар цайсан ч олдгүй. Тэгээд нөгөө залуу дээр очиод хөөш гархаалах чи хаана өнөө вэ гэсэн чинь тийм юм байхгүй гин. Тэгээд бас энэ хоёрт хэлж чадах ганц зүйл нь тоглоомоо л тоглол. Үгүй бол ийм болно шүү гинэ. Манай хоёр ч айгаал. За ер нь л тоглоомын зөвшөөрөхгүй бол яаж ах юм блэ дэгээд товчлуурыг дартал дартс тоглохоор боллоо. Гэхдээ энэ энгийн дартс биш заяо. Байн дээр хүний биеийн хэсгүүдийг дүрсэлсэн бөгөөд эднэр нь манай хоёрын мэдрэлийн системтэй холбогдсон байгаа. Тиймээс аль хэсэгт онно өрсөлдөгч нь тэндээ өвдөлт мэдэрнэ гэсэн үг. Манай залууч за тийм юм гэж юу байх вэ гэд ихнэрээ тайвшруулаад. Тэгээд өөрөө эхлээд дарцаа шидтэл нээрэл ихнэрийнх нь мөрөн дээр нь онцсон юм шиг л өвдөж шүү. Гэхдээ зүгээр л өвдөлт болохоос биш бас тийм шархадсан хором энтер байхгүй. Тэгээд ихнэрийнх нь ээлж ирж дарцаа шидтэл нөхрийнх нь дотор эрэхтэн үртэл зүүгээр атгуулсан мэт өвдөхөд манай хоёр одоо л нэг юм итгэсэн бололтой. Баримын залуу дээр гүйж очиод хөш бит хоёрын бит юу суулгацсан бэ хөөе гэхэд та хоёрын бит юу ч суулгаагүй. Хэрвээ өвдмөргүй байвал зүгээр хоосон газар шидэлтэй. Тэгээл болоо штт. Гэхдээ амь насаараа дэнчин тавьж оноогоор өрсөлдөж байгаа гэдгээ мартав да. Гэж хэлсэн болохоор манай хоёрч нээрээ л алдаад байвал бас өвдөхгүй дуусчих юм байна гэж бодсон ч нөхөр нь бас аминдаа хайртай. Новшийн зан гаргаад албаар оноогоо ахиулж шүү. Тэгснээ ёстой санаандгүй юм боллоо. Хайрыгаа уучлаарай чигшгэ. Хөөхи ихнэр бол харин оныч гэж онсонгүй. Санаандгүй л нүдний зурагтай эсэгт онцсон чинь нөхөр нь бүр яг амь тавиад үхлээ. Тэгээд нөхрийгөө нилээн ууртай байсан болохоор түүнд ядаж гидсэнд бити ханаарай гэд жирэмсэн гэдгээ хэлсэн ч нөхөр бол бүр албаар гидсэнд нь онж байгаа байхгүй юу? Яац харгасан мó? За тэр ч яах вэ? Яасан бэ гэхээр энэ хоёрын хормын өдөр ихнэрийнх нь найзууд ихнэрийн өөр хүнтэй гэдгийг ярьж яхад нь манай он санаандгүй сонсчих. Тиймээс хүүхдээ өөрийнх нь бишгээд бодж лтэй. Тэгээд бүр тоглоомын дүрмийг асууж агаад дүрмэнд харшлахгүй гэдгийг мэдэнгүүтээ бүр ихнэрийнхээ дарцыг болоож аваад өөрийнхөө оноог ахиулах гэж яхад нь ихнэр нь түүнд үнэндээ манай найзууд донд надтай төстэй нэртэй нэг хүн байд юм аа. Ядж байгаа тэрний нөхөр нь ч бас яг чам шиг юмч байхгүй юу? Гэд өөрийнхөө буруугүй хэлтэл нөхөр нь ч бас түүнд итгэсэн боловч жоохон үл ойлголцлоос болоод санаандгүй дарцаа шидаа ийсэн. Байхгүй тэгээд 50 оноо дээр буугаад ихнэр нь ялалт байгууллаа. Гэхдээ манай хоёр энэ үед өөрсдийгөө айл хэдийн осолд орж нас барсан гэдгээс сансан бөгөөд баримын залууч бас манай хоёрт энэ газар бол там деважин хоёрын дундах завсрын ертөнц гэдгийг хэлж өгдөг. Бас эхнэр нөхөр хоёр нэгэн зэрэгт нэг цагт үгсэн болохоор ийшээ ирэх нөхцөл нь бүрдсэн гин. За тэгээд нэгэнт үгсэн гэдгээ мэдсэн бас дээрээс нь тоглоомонд ялсан болохоор эхнэр нь өөр хүнтэй байсан гэдгээ хэлж хүүхэд нь ч бас өөр хүнийх гэдгийг хэлээд нөхрөө давхар шоконд оруулна да. Тэгээд хуурцнаа мэдсэн нөхөр эхнэрээ алах гэж дайраад харин баримын залуу нөхрийн тайвшруулад энэ хоёрыг лифтэнд суулгаж өгтөл тоглоомын ялагч энтер ямар ч хамаагүйж таарад нүгэлт эхнэргой там руу харин нөхөр нь дараа төрлөө болохоор явсан байдгийм. Тэгэхээр энэ завсрын ертөнцид маш олон ажилчид байдаг ба энд ирсэн хүмүүсийг хүн чанар болон өнгөрсөн амьдралынхын түүхээр шүүдэг шүүгчнэр гэсэн үг. Бас наашаа ирж байгаа хүмүүсийн бүхий л дурсамжийг урдчлаад эднэр рүү илгээдэг бөгөөд түүн дээр үндэслэн шийдвэр гаргах ёстой. Харин энэ хар өстэй эмэгтэй бол дөнгөж чинээр ирсэн туслах ажилтан гэж байгаа бас. Мөн дээрээс нь энд ирсэн хүмүүс нь өөрсдийгөө үгсэн гэж мэддэггүй.
Тиймээс тэднээр амь насаа дэнчин тавьсан тоглоом тоглуулж хэрэгтэй гэж үзвэл яаж өгсөн тухай дурсамжийг хүчээр сэргээж доторх жинхэнэ аран шинг нь гаргаж иржээж бодит шүүлтийг явуулдаг гин. Тэгээд үр дүнд нь нэгнийхэн сүнс дараа төрлөө олдог бол нөгөөх нь эцэс төгсгөлгүй харанхуй руу ундаг. Гэхдээ саяны хосуудын тухайд бол шүүлт нэг л буруу явагдсан байж. Энэ хар үстэй хэлснээр бол эхнэрийн диваажинд харин нөхөр нь хамт очих ёстой юмдгүү да. Ер нь тэгээд хүнээс ямар ч худлаг гарч болох учраас хичнээн туршлагатай шүүгч байлаа гэд алдаа гаргах тохиолдол бас байна. За тэгээд дараагийн 2 хүн айл хэдийн хүрээд ирлээ. Энэ удаад бие биенээ огт танихгүй хүмүүс бөгөөд эмэгтэй нь бол бүр өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхгүй хамаг дурсамжаа алдсан болол та. Манай хоёр ч өнөөх амь насаараа дэнжин тавьдаг тоглоом энтергээл янз бүрийн дүрмээ танилцуултал залуун дурамчхан байсан ч эмэгтэй нь өөрийнхөө хэн гэдгийг олж мэдхийн тулд тоглоёгээд залууг ятгаал. Залууч түүнд туслахыг зөвшөөрч энэ хоёр тоглоомоо сонготол тэр нь боулинг байж таардаг. Дөрмийн хувьд бол мэдээж их оноо авсан нь ялна. Гэхдээ тоглоомын бөмбөг дотор хоёр тоглогчийн зүрхийг дуурайлгаж хиймлэр хийсэн гэх юм да. Ямартай ч өвдөлт мэдрэхгүй ч гэлээ нэгнийхээ зүрх хэр удан цохилж байгаа ер нь тэгээд ямархуу догдолттой байгааг нь мэдэрч чадна гэсэн үг. Яг ямар учиртай яах гэж юм хийснийг мэдэхгүй ч гэлээ манай хоёр тоглоомоо эхлүүлж яг л болцож байгаа осууд боулинг тоглож байгаа юм шиг л жигтэйхэн зугаатай байгаа бол та. Гэтэл залуу энэ үед хоёлоо тоглож дуусаад болцоонд явах уу гэж шүү. Өөр хэмнэ үгсэн гэдгээ мэдэхгүй болохоор хэцүү ч юм аа да. Харин тоглолт үргэлжлэх тусам энэ хоёрын дурсамж нь баг багаар сэргсээр бүр багын найзууд байсан гэдгээ сандаг. Гэхдээ эмэгтэй нь өөрийгөө хэн гэдгээ нэг л жоохон буруу санаад байх нь тэр. Учир нь энэ хоёр баг байхдаа өөр нэг охинтой хамт гуруула тоглодог байсан ч тэр охин нь нүүгээд явцсан байна. Харин том болсныхоо дараа энэ охин гоо сайхны мэс засалд орж яг л өнөөх нүүж явдаг охин шиг царайтай болжээ. Мэдээж энэ бүхнийг өөрийн багын найз анхны хайр болох энэ залууд тоогдохын төлөө л хийж байгаа штэ. Харин залуу түүнийг мэс засалд орсныг мдээгүй өөр хүн гэж бодоод дурлцаад найзуудтай хэлтэл юу яриад байгаа юм бэ өгшөө. Наад охин чинь чиний нөгөө багын найз ч юм үсттэй танихгүй юм уу? Гэж шоконд ортол хэлдэм да. Хэдийгээр тийм байсан ч хамаагүй. Залуу бол зориг гаргаал, суусан автобусанд нь дагаж суугаал, яг яриа өдөх гэж байтал зам тээврийн осол болж энэ хоёр маань талигаач болсон байдаг. Гэхдээ хин хиндээ сайн байсан хоёр ч ганц ч удаа болцож үзээгүй гэж үхсэн болохоор ядаж энэ удаа сүүлчийн мөч хүртлээ болцохыг гуйж бармен залууч энэ хүсэлтийн зөвшөөрдөг. Ингээд манай хоёр сүүлчийн мөчөө аз жаргалтай өнгөрөөж ямар ч харамсах зүйлгүйгээр лифтэндээ суугаад хин нь дараа төрлөө олсон байдаг. За энэ удаад бол зөв шүүсэн баха те. За тэгээд нэх худлахуу дараачийн хүмүүс ирлээ. Энэ хоёр ч бас бие биенээ танихгүй бөгөөд эмэгтэй нь бол хурган инфлюенсер олон хүүхэдтэй ганц бие ээж юм байна. Тэгснээ хаана ирснээ мэдэхгүй ээж энэ яг пранк байна. Намайг алдартай болохоор найруулагч нь сонгоцсон юм шиг байна. Хоёулаа гоё үнэмшилтэй жүжээдэг гэж заяа. Гэж хэлэхэд нөгөө залуу нь ч бас итгэжтэй юм да. Гэхдээ тэгээд одоо пранк гэд бодсон хүмүүс чи юунаас айхав дээ те. Амь насны бооцоо энтриг бол зүгээр бүгдийн зөвшөөрөл тоглохоор болно. Харин энэ хоёрын тоглох тоглоом нь бараг л Street Fighter юм уу хайшаа юм. Тэгээд бүр өөрсдийнхөө дүрээр тоглоно гэд боддоо. Инфлюенсер эмэгтэй тоглож чадахгүй нь харваас илтээ. Харин залуу бол иймэрхүү тоглоомонд нэлээд сайн бололтой. Тэгээд эхний үе дээр ялагдсан эмэгтэй одоо би ялаад нэг болчвол сонирхолтой штэ. Тэгээд сүүлийгтэр чи яах вэ өөрийнхөө тоглоорой заа юу гэж залууг ятгаад зөвшөөрүүлсэн боловч яг тоглоод эхэлсэн чинь залуу хожигдох шинж алхаа. Гэтэл энэ үед бармен залуу түүнийг контролыг эвдээд хайж байгаа юм. Ингэснээр инфлюенсер эмэгтэй энэ үе дээр яллаа. Гэхдээ энэ хоёр ялагдах үедээ өөрсдийнх нь өнгөрсөн туулсан хэцүү амьдрал болон дурсамж нь баг багаар орж ирсээр л. Гэтэл инфлюенсер уурлаа заяа. Нөгөө залууч 0 дагуулж орсноо загнж энтер. Тэгтээ бас пранк байлаа гэхэд энэ хоёр яаж энд ирснээ огт санахгүй байгаа нь с ิจ гтэй байсан болохоор бармен залуу дээр очиод "Хүүе, энэ чи пранк үсттэй" гэж асуугаад үнэхээр л пранк биш юм бэ гэдгийг ойлгосныхоо дараа жинхэнэ тэрдэм байгаа үсттэй. Яаж яхад манай инфлюенсерт сүүлийн раунд дээр ялах боломж байхгүй. Гэхдээ яг хуу аз таарад нэг гоё комбо игээд за бараг л яалчлаа гэж яхад нь бармен залуу энэ удаа түүний контролыг эвдээд хайчих юм. Яагаад ингэж байгаа гэсэн чинь ингэх ёстой. Ингэж өж хүний доторх харан шинг нь гаргаж ирж ямар хүн гэдгийг таньж мэднэ гин. Гэтэл нөгөө эмэгтэй чи харин хөөхөд залууг ёстой гөвж өгд юм да. Та нарт песэнд ингэж тэрдэг найз байвал энийг үзүүлээрэй заа юу. Тэгэхээр энэ залууг баг багт нь ээж аав хоёр нь салаад удалгүй аав нь өөр хүнтэй гэрэлсэн юм байна.
Хэдийгээр хойд ээж нь түүнийг яг л өөрийнхөө хүүхэд шиг өсгсөн боловч тэр хүнийг хизээж ээжээ гэж дуудаж үзээгүй бөгөөд угийн амьдрах хүсэлгүй байсан тоглоомчин залуу гэрээхээ цонхоор өсөрч амиа орлсон байж. За тэгсэн нөгөө инфлюенсер чинь яана юу хийчвэ? Имч дуудаарэ гээл. Харин бармен залуу түүнийг тоглоомоо дуусгахыг шаардаж эмэгтэйч зүгээр зогсож байгаа үнийг зодсоор агаад яг ялтгийн даваан дээр залуу ухаан ороод comeback is real. Тэгээд бүр энэ хоёрын амны хэмжээ нь хэн төрүүлж цогсон ялах дээрээ туллаа шүү. Энэ үед инфлюенсер эмэгтэйч бас яаж үгснээ санах бөгөөд тэрээр өөрийнхөө менежертэй их л хатуурхдаг байсан ба хэлэхгүйгээр хэлж бүр зодддаг байсан байгаа юм да. Менежер ч гэсэн хүн штэ. Энд ч одоо нэг л өдөр тесэрдэм байгаа зү. Ингэчл инфлюенсер эмэгтэй менежерийнхээ гарт ам өргөцсөн байж. Ингээд тоглоомч тэнцээгээр өндөрлж манай хоёр ч өөрсдийгөө үгсэн гэдэгтэйгээ эвлэрч чадахгүй л байлаа. Хөөхий энэ эмэгтэйгээ учирсан залуучууд нь дандаа л олиггүй юмнууд байсан болохоор нэг л мэдхэд зөндөө хүүхэдтэй ганц би ээж болоод үлдсэн түнд хүүхдүүдээс нь нөр хань болох хүн байхгүй. Тунчиг хэцүү амьдрал туулж арай гэж нэг инфлюенсер болоод одоо сайхан амьдрах нь гэж бодтол ингээд үгчхэр чинь ямар олиг байх вэ? Харин залуу бол өөрийн өсгөж өгсөн хойд ээжийнхээ цорын ганц хүсэл бол ээжээ гэж дуудуулах байсныг мэддэг байсан ч тийм амархан зүйлийн ч биелүүлээд өгч чадахгүй арчаагүй царайлаад амиа орлсондоо харамсаад барахгүй нэ. Бармен залуу маань тэднийг нэг сайхан тайвшруулж өгөөд лифтэнд суулгатал тоглоомчин залуу нь дараа төрөл рүүгээ. Харин инфлюенсер эмэгтэй там руу явсан байдаг. Бас сонирхолтой шийдвэр байна те. Уг нь амиа орлолт гэдэг чинь хамгийн том нүгэл энтергээд байдаг биш үү? За тэгээд энэ анимыг үзсэн хүмүүс байвал энэ шүүлтийн талаар комент бичээрэй, окей? За тэгээд маргаашжуулж дараачийн хүмүүс ирэх болсон чинь бармен залуу энэ удаад яагаад ч юм нэг л сонирн байна гиндэ. Тэгсэн нэх хөдөлгөө нэг сахалтай нөхөр болон жоохон хүүхэд хоёр ороод ирлээ. Манай үнч дөрмөө танилцуулаад тоглоомын тухай ярих гэж байтал сахалтай залуу "За вэ зөө, чамаг чи хаана харлаа вэ? Бас энэ газар чи хизээ хөлөө нэг ирсэн санагдаад ах юм" гэж авд юм да. Тэгснээ бас болоогүй. Пив аваад ир ам цангаад байна гээл даварцсан гараа те. Тэгэхээр нь ямар тааж пивийг аваад ирсэн чи харин гинтхэн хачин болсноо. Би энэ газрыг чинь санчлаа. Дахиад тэр новшин юм чи хийхгүй шүү гээл. Нөгөө хүүхдийг барьцаалж аваад өөрийн гаргахыг шаардах үед бармен залууч түүнийг өөрийнхөө чадвараар сайхан хүлж өгöd аюулгүй болгоодгсон чинь нөгөө утсаа харин хар үстийн маань ухаан алдуулсан байд юм да. Тэгснээ яанда минь өгшөө. Одоо болтол анзаарахгүй байна уу чи? Гэт томроод ахаар нь энийг ч бас сайхан хүлээд өргсөн чинь бармены хуучны танил Гинти гэдэг нөхөр өж. Тэгээд манай үнээс хөгшөө чи над хар үстэй эмэгтэйгээ яагаад шүүхгүй байгаа? Гэхэд энэ эмэгтэй бол энд эрэхтэй өгсөн ой санамжаа алдаагүй ирсэн болохоор өглийн тоглоом тоглуулж чадахгүй. Тийм болохоор дурсамжийг арчиж хаяад төр зур туслахаар ажиллаж байгаад яваандаа шүүнэ гэж хэлхийг бодоход манай хар үст чинь эднэрийн нэг биш зүгээр л энгийн хүн юм бэ штэ. Тэгээд энэ хоёрыг жоохон бужигнуулж байх үед нөгөө цагаан үстэй ахлах Ноона сугны үсээ дагуулад түрээд ирлээ. Тэгэхээр ер нь бол Гинтиг наашин дуудсан хүн Ноона байж л те. Албаар ямар ч дурсамжгүй хүүхэд илгээгээд барменаас төвшин тогтоох шалгалт авсан гэх юм да. Харин тэр сахалтай залуу бол хүн биш. Зүгээр л нэг богинохон дурсамж суулгаад өгсөн хүүхэлтэй байж. Манай бармен гэхдээ хар үстийг бас халамжлаастай. Жогтой харцаар хараад золигч. Хар үст маань харин дандаа л нэг зүү зүүдэлдэг ба тэр нь нэг тийм хүүхдийн үлгэр сонсоод байгаа юм шиг. За энэ зүүдний учир яванда тайлагдах хөө. Нөгөө талд харин Гинтигийн ээлжит нэгэн ажил нь эхлэх бөгөөд энэ удаад тэрээр нэг 10 жилийн охин нэг J-pop од хоёрыг шүүх юм уу да. Манай бармен бол айгүй соёлтой штэ. Харин энэ Гинти бол зүгээр шууд загнаал явчин заяа. Наадхаа дар. За одоо дагаад яв. Та хоёр твистер тоглон заяа. За эмэгтэйгээс нь эхлэе. Хурдл. Кэл зүгээр. Амарч юм уу? Би бас аним ярьж өгтөө ингээд уурлаад байвал за та нар ч үзэхгүй л ах л та тий. За тэрч яах. Өөрийнхөө шүтэнтэйгээ тоглож байгаа болохоор энэ охин ч жаргалтай гэж жигтэй хээ. Ядж яхад нөгөөх нь ганц удаа нэрээр нь дуудсан биш. Йой. За одоо өстө үгсэн ч харамсахгүй кэл. Үгсэн гэдгээ мэдэхгүй их дэлжгэнж байна хөрхий. Нөгөөх нь бол бушуухан шиг л дуусгаад харьж заваарах гад зүгээр. Угаасаа энэ нөхөр чинь завхаагаараа алдартай байна өө. Явуулцаа охтуудын тоолж барахгүй их ч хийж ах шиг. Тэгээд тоглоом үргэлжилсээр манай хоёр жоохон ядрах маягтай. Нэг завсарлага аваад 0-0 орчоод ирмээр байна гэсэн чинь Гинти бол зөвшөөрнө гэж юу яах вэ? За битээ давраад байгаарай та хоёр.
Хурдхан тоглоомоо дуусгаж чадахгүй бол ингээд хурдан тоглол. Гэд тоглоомын талбарыг өөрчлөөд ажиллаа. Одоо бол бошуухан шиг л заасан газарт нь хөл гараа тавихгүй бол нэг бол шарч хайчих гээл, нэг бол хийсгэж гээл. За энэ гайгүй заяо. Хамгийн хэцүү нь хөл гарын хөлдөөгөө хайчихаар ч одоо яаж хөдлөх юм бол доо бүү мэд. Ямартай ч нэг 90 хугархаа гэсэндээ хөлөө зөөгөөд арай гэж нэг байрлуулсан чи харин энэ удаа тоглоомын шалыг байхгүй болгосноо одоо төрүүлж тэнцвэрээ алдаж унсан нь ялагдана гинэ. Өөрсдийгөө үхээд энд ирсэн гэдгээ мэдэхгүй манай хоёрын хувьд бол энэ ёстой амар байгаа л та. Амин дээрээ тулсан үед л хүний жинхэнэ мөн чанар илэрдэгэ гэж бас үнэн л юм. J-pop залуу бол энэ охиныг түлхэж унгаах гэж байдаг. Гэтэл нөгөөх нь шүтэнийхээ төлөө өөрийгөө золиослоход бэлэн байдаг. Мөн таарчдээ нэр. Гэхдээ урд нь энэ залуу нэг фэнтэйгээ явуулддаг байжгаад салъя гэд хэлсэн чинь нөгөөх нь амиа орлчиж. Тиймээс энэ удаа өөрийнхөө фэнийг үхүүлж чадахгүй гэд гарнаас нь атгаад авсан ч яаж чадлгүй алдаад хөөхий охин доошоо хунж явахдаа өөрийгөө ямар азгүй үхлээр үхээд энд ирснээ сандаг. Харин залуу яаж үхсэн бэ гэхээр уулздаг эмэгтэй нь нөгөө амиа хорлдог охины эгч нь байж таарад Агийн сайтн дээр бомбо тавьчихгүй юу? Тэгээл өшөөг нь авч өгсөн юм байна. За ингээд өгсөн гэдгээ мэдсэн болохоор сүүлчийн хүслээ биелүүлнэ үсттэй. Харин энэ хоёрын там диважингийн алинд нь оцсныг харуулаагүй болохоор комент хэсэгт бичээрэй, окей? Маргааш нь манай хар үст байшингийнхаа номын сангаас нэг үлгэрийн номыг олж хараад нээгээд үзтэл хүүхэд байхад нь ээжийнх нь уншиж өгдөг байсан үлгэрийн ном байж таардаг. Ингээд дурсамж нь орж ирсэн болохоор өөрийгөө үхээд энд ирсэн гэдгээ ч бас сансан ч дурсамжаа эргэж ирснийг бармен залууд хэлсэнгүй. Харин энэ ном нь энд урд нь ажиллаж байсан Queen гэх эмэгтэйгийн үлдээсэн зүйл юм шиг байна. Тухайн үед манай бармен залуу Гинти хоёр дөнгөж дадлагч өгч байж л дээ. Харин энэ шалгалт бол сүүлчийн шатных буюу шүүгдэж байгаа хүмүүсийн жинхэнэ төрхийг гаргаж ирэх ёстой. Яаж гаргаж ирэх вэ гэхээр тарааж өгсөн энэ нэг удирдлага шиг юмар ирсэн хоёр хүнийг хүнд нөхцөл байдалд оруулж уур уцаарыг хүргэж жинхэнэ аран шингийг гаргаж ирэх ёстой байна л та. Мэдээж энэ шалгалтанд хоёулаа тэнцсэн бөгөөд энэ өдрөөс эхэлж манай хүн энтхийг хариуцсан шүүгч болж харин хуучин шүүгч Queen мэдээллийн хэлтс рүү явж ажиллахаар болсон юм байна. Харин тэр явхаасаа өмнө барменыг өөрийн гэсэн чухал зүйлтэй болоорой гэж загсан бөгөөд манай үнэ олж авсан чухал зүйл нь утсан хүүхэлдэйнүүд. Тэгэхээр эндээс лифтэнд суугаад явсан хүмүүсийн сүнс нь алга болоод бие нь харин хүүхэлдэй болж хувирд юм байна л та. Эднэр бол түүний шүүж явуулсан хүмүүс дундаас өнгөрсөн амьдралаас сэтгэл хангалуун өнгөрөөсөн хамгийн хүндлэмээр хүмүүсийнх нь дурсгална гэх юм уу да. Тэгвэл шүүгч нар бас хэсэг хугацааны дараа шүүж явуулсан хүмүүсийнхээ дурсамжийг мартдаг болохоор энэ хүүхэлдэйнүүдийг хараад ямар хүн байсныг санахгүй хөөхий хог цуглуулад идэм шүү дээ. Харин мэдээллийн хэлцс гэдэг нь өгсөн хүмүүсийн дурсамжийг эвлүүлээд шүүгч нарын тархинд тэрхүү мэдээллийг шууд илгээдэг. За ер нь бол нэлээд төвөгтэй л ажил юм байна. Нөгөө талд харин Гинти 10 жилийн охиныг яагаад ч юм шүүж чадаагүй юм да. Юунаас болоод ингэж байлгаад байгаа юм бүү мэд. Ямартай шүүж болохооргүй нэг асуудал гарсан гэдг нь ойлгомжтой үст те. Харин хүн алж байсан алуурчныг шүүн гэдэг бол чадварлаг шүүгчдийн хийдэг ажилч гэлээ. Энэ удаад бусдын завгүй байгаа болохоор манай бармен шүүлтийг хийхээсээр аргагүй боллоо. Мөн энэ хоёр хүний аль нэг нь алуурчин бөгөөд бацааны цүнхнээс цустай утга гарч ирсэн боловч өөрөө болохоор анх удаа харж байгаа хүн шиг л гайхаад ах юм. Нөгөөх нь бол харин мөрдөгч юм байна. Тэгээд манай хоёроос энэ газарт гарцгаж алга байна те. Та нар ер нь мөрдөгч хүнтэй юун өхлийн тоглоом ментэр ирээд байна да. Наадах чинь би тоглохгүй бол яг яах вэ? Гэхэд бармен тэдэнд өнөөх хүүхэлдэйнүүдээ үзүүлж нэг жоохон сүрдүүлж аваад нөгөө хоёр нь тоглохоор болно. Харин тоглоомын хувьд бол агаарын хоккей гэж нэрлэдэг. За утас таблетэн дээр л их тоглодог байсан да энийг. Ямартай ч нэг ийм тоглоом тоглоноо. Тэгээ тоглоом эхлэхийн өмнө мөрдөгч энэ нөхцөл байдлаас гарахын тулд өөртөө хамтрах хэрэгтэй гэхэд бацаанч зөвшөөрч их л ив найрамдалтай тоглоомоо эхлүүлдэг. Бас болоогүй энэ хоёр чинь хэсэг тоглож байгаа дундуур нь пауз авч энтрээ. Мөрдөгч бол өөрсдийгөө барьцаалагдсан л гэж бодоод ах шиг байгаа юм. Тийм болохоор учрын олтол төвчээртэй хүлээжээ гэж бацааныг тайвшруулаа. За ингээд тоглоомоо үргэлжлүүлж байтал мөрдөгчийн ой санамж нь гинт орж ирэх нь тэр. Түүний эхнэр урд нь бусдын гарт амнасаа алдсан бөгөөд уг нь бол тэр алуурчныг манай мөрдөгч бариад чоронд хийцэн байсан боловч хугацаанаасаа өмнө суллагдж гарч ирээд мөрдөгчийн эхнэрийн цааш нь харуулж хариугаа авсан юм уу да янз нь. Ийхүү мөрдөгч маань эндээс бошуухан шиг л гарч алуурчныг барих ёстой гэдгээ саналаа. Тэгээд тоглоомж үргэлжилж энэ удаа бацааны ой санамж сэргэнэ. Түүний аав ээж хоёр нь нас барснаас хойш ганцаараа охин дүүгээ өсгөх хэрэгтэй болжээ хөрхий.
Тэгээд 10 жилээ төгсвөөгүй юу ажил хийж охин дүүгээ мөн чих халамжилдаг байсан ч нэгэн өдөр дүүн хөхнээ цолтлоо зодуулсан байгааг хараад тэр мөн новшийг нээрээ олж алах ёстой штэ гэдгээ дөнгөж сая саналаа. Ер нь бол тэр зодсон үнэн нилээ эртнээс дүүгийн дагаад байсан нэг сталкер юм байна л да. Уг нь цагдаад мэдгдсэн боловч цагдаа нар ерөөсөө арга хэмжээ аваагүй болохоор манай хүн өөрөө л тэр новшийг цааш нь харуулахаар шийдэж. Тэгэхээр манай хоёр ч хоёулаа л ардаа ажилтай яаруу байгаа болохоор яг гялцуулъя гэж байтал бармены дургуун хүрсэн үү яасан хурж ирснэ. Та хоёр дэндүү удаан байгаа болохоор тоглоомыг өндрүүлнэ гэж хэлээд одооноос оруулсан шавн дээрх дүрснүүд за жишээлбэл нүдний зурагтай байвал нүд, зүрхний зурагтай байвал зүрх нь өвчин мэдрэхээр болгоод тохируулчтэй юм да. Гэхдээ ингэчээд байхад хүртэл манай хоёр бас ярилцсаар л. Бацааныг дүүгийнхээ төлөө өшөө авах зорилготой явж байгааг мэдсэн мөрдөгч маань өөрийнхөө зорилгыг ч бас хэлээд манай хоёр ч зовлон нэгтэй гэдгийг мэдсэн болохоор их л ив найрамдалтай тоглоомоо эхлүүллээ. Тэгээд эхний үедэр бацаа оноо алдах үедээ өвдөлт мэдэрмэгц түүний алдсан дурсамж сэргэх бөгөөд манай хүн чинь аль хэдийнэ нөгөө алуурчнаа олоод цааш нь харуулсан юм бэ штэ. Гэхдээ дүүгийнх нь хэлснээр бол тэр алуурчны хамтрагч гэж нэг нөхөр байдаг болохоор манай бацаан дахиад нэг хүн алах ёстой болж таарж байгаа юм. Үүнийгээж мөрдөгчд хэлэхэд мөрдөгч бол за зүгээрээ дүү минь. Чиний буруу гэж байхгүй. Угаасаа иймэрхүү новшнуудыг цааш нь харуулж байвал таарна. За тоглоё. Гэт дараагийн раунд дээр харин мөрдөгч маань оноо алдахад дурсамж нь сэтэрч тэр ч бас аль хэдийн зорилгоо биелүүлж алуурчныгаа цааш нь харуулсан байжээ. Гэхдээ саяны өвдөлтөөс болоод мөрдөгчийн бие нь муу байна гэд бацаан тоглоомоо зогсоохыг хүссэн боловч өгсөн хүн дахиж өгнө гэж юу аах вэ те? Мөрдөгч маань даанч өөрийгөө өгсөн гэж мэдэхгүй болохоор түүний хувьд бол энэ тоглоом нь амь насаараа дэнчин тавьж байгаа үйлдэл хэдий ч амхандаа бас өөрөө зорилгоо биелүүлсэн болохоор өөрийгөө золиослж байгаад бацааныг амьд гаргаад зорилгыг биелүүлчих санаатай. Хэдий хүнд байсан ч тоглоомыг үргэлжлүүлнэ. Тэгээд дараагийн раунд дээр мөрдөгч бас л оноо алдах үед хамгийн сүүлчийн дурсамж эргэж ирэх ба тэрээр энэ бацааны гарт амиа алдсан болж таарлаа. За байж. Сайхан тайлбарлаад өгье, окей? Тэгэхээр ерөнхийдөө бол мөрдөгч маань с ิจ гтэй этгээдүүдийг хуваараа мөрдөж, гэмт хэргийг баталгаажуулаад дараа нь дахиж гэмт хэрэг гаргахгүй тулд цааш нь харуулдаг байж. Тиймээс яг тэр өдөр бацааны дүүг зодсон хэрэгтнийг цааш нь харуулах гэж очиход бацаан айл хэдийн хэрэгтнийг алчаад 0 орцсон байж таарад гаднаас хүн орж ирэх чимээг сонсчоод нөгөө хамтрагч нь байна гэж бодоод мөрдөгчийг цааш нь харуулчихжээ. Яг үнэндээ бол бацааны дүүгийн яриад байсан алуурчны хамтрагч гэж байхгүй. Зүгээр л тухайн үед мөрдөгч маань хэрэгтний гэмт хэрэгээ үлдэж дуусгахыг хүлээгээд хараад зогсож исэн байдیں۔ Яагаад очиж туслаагүй вэ гэхээр гэмт хэрэгээ сайхан бүрэн гүйцэд үлдснийхэн дараа нэг мөсөн цааш нь харуулбал шудраг юм бахуу манай хүний хувьд. Мэдээж мөрдөгч хүн ийм юм ярахаар чинь хэний ч уур хүрнэ үсттэй. Шууд очиод болиулахын оронд хараад зогсож идэг тийм тэнэг мөрдөгч гэж юу юу эсэ угаасаа. Бацааны уур хилэн бүр дээд зэгтээ тулаад мөрдөгчийг алаад хайчээ л та. Чигшгээ айл хэдий алчаад. Харин бармен бол түүнд хэдий алж чадахгүй ч гэлээ алснаас илүү өвдөлт мэдрүүлэх боломжийг олгосон боловч хар үст маань урдуур нь орж болиулаад. Энэ бүхэн бол та нарыг шүүж байгаа шүүлт. Та нарынд ямар хараншин гаргана тэргээр чин та нарыг дараа төрлөө олох уу эсвэл ёроолгүй харанхуй дунгаах уу гэдгийг шийднэ. Гэт хамаг юмыг ярьчдсан байна өө. Гэсэн ч хүн гэдэг бол хүн шүү дээ. Эцсийн эцэст гаргах шийдвэр нь адилхан байдаг. Харин хар үст маань барменыг бүх зүйл буруутгаж хүн биш байж хүмүүсийг шүүх хэрэг чамд байхгүй гэсэн энэ хитгэн үг түүнийг гүн бодолд автууллаа. Тэгэхээр байна шүүгч нар гэдэг чинь хүн биш. Ер нь бол утсан хүүхэлдэй шахуу. Өөрийн гэсэн сэтгэл хөдлөл байхгүй, шүүлтээс өөр юм хийхгүй, бас дээрээс нь үхэж ч болохгүй. Учир нь зөвхөн амьд хүн л амьдарч бас үхдэг шүү дээ. Хэдий тийм ч гэлээ манай барменд хар үстийн хэлсэн үг нөлөөлсөн бололтой. Ахлах дээрээ хурж ирээд хөөш ахлахаа. Ер нь энэ бидний шүүдэг арга барил нэг л биш юм шүү. Гэсэн чи харин за тэрийг чи мэддэг ч юм биш баха. Бас над хар устай охиныхоо шүүлтийг чи удахгүй хийн шүү. Тэгэхгүй бол нэх их хугацаа үлдсэнгүй наадхад чинь. Ямар ч ач нэг онцгой үйлчлүүлэгч очих болохоор тэрнтэй хамт над охиноо дуугаал шүү гэдэг мэд. Гэж хэлээд манай хүний амийг таглаад явуулчлаа. Үүний дараа нэх удалгүй хар устай хамт шүүгдэхээр нэгэн нас дээр гарч яваа эмгэн хурч ирнэ. Бас энэ удаагийн тоглоом нь хоёулаа тоглож болтгүй хөзөр таарсан болохоор барменч бас оролцох бөгөөд нэг онцлог нь хүн бүрийн гарт очисон хөзөрнүүд дээрх зураг нь өөрийнх нь чухал дурсамжуудыг дүрсэлсэн байгаа. Энэ хөгшин чинь алдартай болж чадаагүй манганы зураач юм байна штэ. Түүний хөзрөн дээрх зурагнууд бол өөрийнх нь зурж байсан дөрүүд юм гинэ.
Харин тоглоомын хувьд бол гартаа ирсэн хүзрнөөс хосуудыг ялгаад газар таядаг нэг тийм тоглоом байдаг штэ. Тэгээд хос хүзэргүй болчвол нэгнийхээ гаран дах хүзрнөөс рандомор сонгож авсаар хагаад хамгийн түрүүнд хүзэргүй болсон нь ялж харин жокер байж үлдвэл хожигддаг. Энэ удаад ихтэй ямар ч айсан төгссөн уур амьсгал байхгүй маш тайван тоглолт болсоор хөгшин ялалт байгууллаа. Тэгснэ гинтхэн "Гүй хүүхээ, энэ газар чинь нөгөө ертөнц юм уу?" гэж гайхширтэл асууд юм да. Тэгэхээр сүүлд ирсэн хүзрний зураг бол энэ хөгшний толгойдоо дүрсэлсэн дүр нь болохоос биш нэг ч удаа зурж байгаагүй юм байна. Тиймээс өөрөөс нь өөр хинч мэдэхгүй зураг гараад ирэхээр өөрийгөө үхээд нөгөө ертөнцөд ирсэн байна гэж утсан гин. Бармен залууч түүнд энд ямар учиртай газар болох бас тэр шүүлт энтрийхээ талаарч бас бүхнийг ярьж өгсөн ч иймгэн огтхон ч гайхсан шинж алгав. Хүн чи ер нь хөшөрхөөрөө баргийн юм тоохоо байж дим шүү. Үгүй юм байна. Өнгөрөөсөн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болохоор үхсэн ч харамсах зүйлгүй хүн ийм сайхан тайван байд юм бэ шүү. За тэгээд манай хоёрч тоглоомоо үргэлжлүүлж байтал тэр дунд нь өнөөх үлгэрт гардаг гол дүрийн охины зурагтай хүзэр байхыг хараад эмгэн манайханд тэрхүү үлгэрийн тухай ярьж өгдөг. Энэ үлгэр чинь нөгөө нэг манай хар үстийн жоохон багт нь ээж нь ярьж өгдөг байсан үлгэр штэ. Тэгээд хуучны дурсамжин сэтэрсэн үү яасан энэ үед манай хүн өөрийнхөө нэрийг санах нь тэр. Тэгэхээр манай хүнийг Чиюки гэдэм байх штэ. Хөөхий дурсамж нь орж ирсэн болохоор их л жаргалтай байгаа нь гарцаагүй үз. Ингээд тоглоом дуусч эмэгнийг лифтэнд суулгаж өгөөд харин Чиюки маань эндээ хэсэг үлдэхэр болдог. Энэ үед хаа нэгтээ шүүгчдээс арай илүү албан тушаалтай гэх юм уу да нэг тийм өвгөн туслах залуугийн ой санамжийг уншаад нооноо ахлахын төлөвлөгөө буюу бармен залууг хүн шиг сэтгэл хөдлөлтөй болгохыг оролдож байгааг нь олоод мэдчихвэ гэж. Харин бармен залуу маань айл хэдийн өөрсдийн шүүдэг уламжлалт аргаас илүү хүнийг шүүхийн тулд хүний сэтгэл хөдлөлийг ч бас мэдэрдэг байх ёстойг ухаарсан байдаг. Нөгөө талд харин Гинти чинь 10 жилийн охинд нөгөө J-pop одын сүнсийг явуулаагүй байгаа. Энэ хүний оронд өөр нэг танихгүй хүний сүнсийг харанхуур унгааж энэ залууг чинь аварч болно гэж хэлдэг. Энэ охин бол угаасаа шүтэнийхээ төлөө өөрөө ч там руу явж мэдэх тэнэгч гэх юм уу, зоригтойч гэх юм уу, маш ойлгомжгүй хүн болохоор амхандаа Гинти охины мөн чанарыг гаргаж ирэхийн тулд л худлаа юм зохиож яриад хайртай хүнийхээ төлөө гимгүү үнийг золиослж чадах нүг уу гэдгийг харах гэж хөөхий охиныг аргагүй байдалд оруулаад авах шиг байгаа. Харин манай Чиюки ч амьд сэрүүн байхдаа уран гулгагч байжээ. Зөндөө олон тэмцээн уралдаанд оролцдог маш ирээдүйдээ тамирчин байсан ч өвдгөндөө хүнд гэмтэл авснаас болоод дахиж гулгаж чадхаа болсон юм. Мэдээж хамгийн сайн чаддаг зүйлээ хийж чадхаа болсон хүн чинь сэтгэл санаагаар унаад тэгээд бүр уламд орцсоор нэг л өдөр амиа орлох шийдвэр гаргажээ. Гэхдээ түүний яриагаар бол үгснийхээ дараа л амиа хорлолт гэдэг чинь хамгийн тэнэг бүр дэндүү тэнэг шийдвэр байжээ гэдгийг одоо л ойлгож авах шиг байна. За нөгөө 10 жилийн охин маань харин айл хэдийн шийдвэрээ гаргасан болол та. Өнөөх залуугаа чирсээр нэг лифтэнд хамтдаа суугаад хаалга хаагдах мөчөд энэ хоёрыг там буюу эцэс төгсгөлгүй гүн харанхуйд унгааж явахыг бодвол охины шийдвэр нь хайртай хүнийхээ төлөө гимгүү үнийг золиослохыг зөвшөөрсөн байж таарлаа. Үгүй ээ, там дуулцаа гэдэг нь л энэ бах та тий. Бармен залуу маань харин Чиюкид нэг коктейл найруулж өгсөн нь нойр суулах үйлчлэгээтэй байж. Тэгээд ахлах руугаа залгаад Чиюкигийн дурсамжийг наашаа явуулаарай л гин. Бодвол шүүлтээ хийхэндээ. Гэтэл энэ үед алах дээр нь нөгөө өвгөн хурж ирснээр энэ хоёр хэсэг маргалднаа. Ноонаа бол шүүгчдийг сэтгэл хөдлөлтөй болгож байж жинхэнэ бодит шүүлт явагдана гээл. Харин хөгшин бол тэрийг эрс эсэргүүцэх бөгөөд чи бид хоёрыг оролцуулаад энэ завсрын ертөнцийн бүх ажилчид бол хөөхөлдөөнүүд. Тийм учраас сэтгэл хөдлөл гэх мэт зүйлс огт хэрэггүй гэж зөрөөдлээ. За энэ хоёрын хэрүүлч яах вэ? Бармен залуу чинь Чиюкиг аваад эндхийн хамгийн доод давхар руу лифтээр буулаа шүү. Тэгээд нэх худалгүй Чиюки ухаан орсон чинь төрсөн гэртээ. Өөрийнхөө өрөөндөөс ирд юм да. Тэгээд бүр ээж нь ажлаа тараад гаднаас орж ирээл. Яалтчгүй л хүний ертөнцид ирсэн боловч өөрийг нь харж эсвэл сонсож чадахгүй. Айл хэдийн сүнс болсон болохоор аргагүй штэ. Гэтэл бармен залуу түүнд нэг удирдлага өгөөд чамайг дахиж амьдруулах нэг арга байгаа. Гэхдээ чи эхлээд энэ товчлоорыг дарах ёстой. Тэгж байж чиний оронд хэн нэгэн үхэж, чиний завсрын ертөнцийн ой санамжийг би бүгдийг устгаад чамайг яг энд яг одоо дахин амьдруулж өгье гэж авд юм да. Хөөхий Чиюки ээжигээ ямар хэцүү байдалд үлдээгээд явснаа хараад харамсаад барах юм биш. Үр хүүхдээ алдна гэдэг чинь өөрөө өгснээс 7 дор санагдах байлгүй дээ өөрхий.
Тиймээс Чиюки ээжтэйгээ дахин нэг удаа уулзахын тулд ер нь яадгийг гэж бодоод товчлуурыг яг дарах гэснээ хүн чанарын зулгаагаад даанч чадсангүй. Хэрвээ энэ товчлуурыг дарчвал дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн танихгүй хүн үхээд өгнө. Гэхдээ тэр хүн ч бас ардаас нь уйлаад үлдэх хүмүүс байгаа болохоор зөвхөн өөрийнхөө төлөө өөр нэг хамааралгүй хүнийг золиослох тийм хүйтэн сэтгэлтэй хүн манай Чиюки биш шүү дээ. Түүний шийдвэрийг харсан бармен залуу бүр яагаад байна? За аргач хүйздээ. Хүнээс ямар ч сайн муу араншин гарч болдог гэдгийг хараад Пиноккио аим ордог шиг арай хөөхөлдөө байж хүн болж байгаа нэг юм бах та. За гэтэл энэ бүх дур зураг анханасаа бармены бүтээсэн хиймэл ертөнцөө байж. Уг нь бол Чиюкигийн тухай ямар шоу хүн бэ гэдгийг нь олж мэдэх гэж ийм юм хийсэн ч эсэргээрээ бүр өөрөө сэтгэл хөдлөлтөй хүн болж хувирваа хөрхий. За хүн болж хувираагүй шүү заа юу. Сая зүгээр жоохон хэтрүүлээд ярьчлаа. Ингээд эцэст нь нэг юм Чиюкигийн шүүлт дуусч манай хүн чи эргэлзэх зөвлөхөө лифтэндээ сууснаар дараа төрлөө олохоор явсан байдгийг. Үүний дараа бармен залуу ажлаа үргэлжлүүлэн хийсээр дараагийн үйлчлүүлэгчид ирсээр л. За нэг иймэрхүү л аним байна да. Манайханд тэгээ таалагдсан бол лайка дарахаа мартчихв. Мартчихв. Ашаах. Бас энэ анимнаас яг юу ойлгосноо комент хэсэгт бичээрэй заа юу. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.